Манай ээж ингэж инээд. Манай ээж ингэж инээд. За манай хүүхдийн ганц зоригийн бэлэгт гэдэг 2016 онд төрсэн одоо 8 настай. Манай ээж Гомбоёрын Залзаяа гэдэг 35 настай 10 жилдээ онц сурдаг байсан. Манай охин Хичээлэн гэдэг одоо 7 настай 2 дугаар ангид сурдаг байгаа. Манай ээж оюун түлхүүр гэдэг ээж агаанаас мэдгүй. Ээжийн хоббиг би ер нь ажил хийх дуртай л гэж боддог. Гадагшаа гарч ингээд зугаалах дуртай. Ээж нь одоо буцаад жоохон чиний насан дээр очиж чи ээждээ юу зааж өгөх байсан бэ? Таны мэдгүй юм л одоо зааж өгдөг. Би чиний хамгийн сайн хийж чаддаг дугуй унахыг чаддаггүй шин. Та дугуй чадахгүй юм. Чадахгүй. Тэгвэл би тань дараа дугуй унахыг зааж өгнө. За. Математик. Вау, яг математик. Математикт амар мэддэг болоор Сайн биш тий. За ээж нь хэрвээ Үлгэрийн Баатар байсан бол ямар Үлгэрийн Баатар яах байсан болоо? Тасангоо. За яагаад засангоо гэж бодож байна? Орчуурстай болохоор та нөгөө одоо орчуурстай болохоор Эса Яагаад юм бол? мэдхгүй зүгээр Эса дуртай болохоор ээж тааштай миний хамгийн сайн найзын нэрийг хэлж чадах уу? Чадна. Төгс согт. Зүг байна. Төгс цагт миний зүрхний анд. Зүрхний анд. Мэдэн дүүлгэн. үгүй төвшин жаргал. Яагаад? Найзлангуудаа бусаад муутаад идэх болохоор Тэгвэл ээж нь шинэ найзтай болсныг мэдэж авлаа шүү дээ. Ээж тааштай том болон миний ямар мэрэгчлээ болохыг та мэдв үү? Мэдэн. Миний хүү чинь том болоод энч болох хүсэл мөрөөдөлтэй шүү дээ. Зүг байна. Зүг байна. Миний охин онгоцны нисгэгч, сансрын нисгэгч болно гэж бодож байсан. Эсвэл үйлчлэгчсэн юм уу? өөрчлөлттэй. За ямар болсон юм? Төдний эмч надаа ингээд хүмүүсийг ингээд эмчилдэг болохоор Та бид хоёрын юу адилхан байдаг вэ? Хөрхөн нүдний юм болоо. Надад л уурлагт. Уурлагтай ижлэх юм байдаг тий. Дүүг загнахад хоёул ижлэх зан гаргадаг тий. Хоёул чи маар гэрийн босс юм шүү. Хоёулаа ижлэх нүдтэй. Тэгээд ижлэхэн инээнсгэлдэг. Тэгээд ижлэхэн нөгөө гуниглахаараа үсдэг. тэг зүг байна. За ээж нь хүүгийнхээ хувьд хамгийн мундаг ээж байж чаддаг уу? Чаддаг. Нөгөө математиктэй сайн болохоор нөгөө математик сайн заах. Та намайг дандаа халамжладаг, дандаа дэмждэг. Тийм учраас хамгийн мундаг ээж. Та намайг жимждэг гой хоолой маань хийж өгдөг. Тийм учраас та мундаг ээжээ. Баярлаа. Та намайг төрөхөд юу мэдэрсэн бэ? Ээжсэн. Тэгээгээ гараад ирсэн чинь амар жижигхэн, ийм жоохон дээ, ийм жижигхэн гэсэн чи одоо амар маш өндөр, мар хөөрхөн хүүхэд болж өссөн. Айжсэн. Тэгээд айдас маань ийм хөөрхөн үзэсгэлэндээ цэцэг болцсон. Ээж нь ингээд маш их хайртай шүү. Ажиргалтай. Миний үе чинь ээжийнхээ анхны хүүхэд ээж нь хүүгээ төрүүлчихэд энэ хороо дээр хамгийн их гайхамшигыг мэдэрсэн. Вау, ийм хөр хүүхэд надаас гарчиж байгаа мó гэд ээж нь бүр гайхаад хараад тэр өдөржингөө ерөөсөө харц салгаагүй. Охиндоо амьдралд нөгөө хамгийн чухал зөвлөгөө өгмөр юм. Юу вэ гэхээр миний охин чи бол дахин давтагдчихгүй цор ганц тэгээд өвөө мэ аав ээж нь бүгдээрээ чамдаа маш их хайртай. Тэрэн шиг миний охин ч гэсэн өөр өөртөө хайртай тийм үү? Тий. Тэгэхээр үргэлж өөргөө хайрлаж дахин давтагдчихгүй гэдээ санаж байгаа. Ээжнүүдээ хамгийн чухал зөвлөгөө юу гэж захих вэ гэхээр хүнд тустай яваарэ, хүнлэг байгаарэ, тий? Хүнийг хайрладаг байгаарэ л гэж хэлнэ. Түүнээс миний хүү амар тийм мундаг байх, тий? Мөнгөтэй болоорой, эрдэм чадалтай болоорой. Энэ яг хөө мэдээж чи өөрөө л тийм
хүн болохыг чи өөрөө сонгоно. Ээж нь бол хүүдээ мундаг хүнийг хайрладаг хүн байгаасай л гэж хүсэж байгаа. Ээж нь хүүдээ хайртай шүү за. Би тэнцээс хайртай шүү. Ярай хүүхдийн анхны бэлэг Мала Мола үндэсний брэнд. Нэвтрүүлгийн зүгээс чи тэр юм гоё билүү гэсэн юм шин. Мала маланда баярлаа. Баярлалаа.